Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Хэд хоногийн өмнө сангийн сайд Чойжил сүрэнгийн улсын төсөв эдийн засгийн нөхцөл байдлын талаар хийсэн мэдээлэл нь Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулж долларын ханш өсгөд нөлөөсөн гэх шүүмжлэлийг дагуулад байгаа. Тэгвэл ерөнхий сайд өнөөдрийн мэдээлэлдээ эдийн засаг, төсөв, санхүүгийн байдлын үнэн зөв, тоон мэдээллийг дэлгэх нь улс орныхоо нөхцөл байдлын талаар бодит зөв шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ. Цаашлаад гадны хөрөнгө оруулагчид тооцооллоо зөв хийх чухал хөшүүрэг болно гэж тайлбарллаа. Улс орны эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг цэгцлэх, хямралаас гарах ойрын хугацааны хөтөлбөр боловсруулж байна. 12-оос 18 сарын дотор макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн алдааг засах, төсвийн шинжилэл хийх энэ хөтөлбөрийг эх 9 сард төсвийн тодтголтой хамт улсын их хурлд танилцуулж батлуулахаар ажиллаж байгаагаа Монгол Улсын ерөнхий сайд онцлолоо. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол бид бас авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ макро эдийн засгийн түвшингөө тогтворжуулах, төсвийнхэн одоо тэнцлийг, төлбөрийн тэнцлээ одоо балансжуулах, алдагдлыг бууруулах, төсвөө эрүүлжүүлэх энэ бүх бодлогыг бол энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлье. Цаашдаа энэ байдлаараа бас зөвхөн бид нар тогтворжуулах, тэнцвэржүүлэх гэдэг асуудал бол ярихгүй. Цаашдаа бас хөгжлийг дэмжих, хөгжлийг тэтгэх одоо бодлогоодыг ямар хүрээнд явуулах ёстой юм, ямар салбар дээр бид нар түлхүү одоо дэмжлэг тусалцаа үзүүлж ажиллах ёстой юм гэдэг чиглэлээр бол энэ хөтөлбөрийг бол боловсруулж байгаа. Ажлын хэсэг нь байгуулагдсан. Одоо бас энэ 2017 оны төсөвтэй хамт одоо өргөн барихаар ингээд бэлдээ боловсруулад явж байна. За манай улсын хувьд бол одоо ингээд яг бариад хийчихье гэхэд бэлэн болсон техник эдийн засгийн үндэслэлтэй ийм төсөв нэг ч алга байна. Үйл ажиллагаа явуулчихаар ийм бүтээн байгуулалтын ажил. Тэгэхээр яг үхээр бид тодорхой хэмжээнд их үүсвэр олж эхний ээлжинд юу хийх ёстой юм бэ гэдгээ тодорхойлоод түүнийхээ техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах юм зайлшгүй шаардлага байна. Та бүхэн бүгдээрээ санаж байгаа. Монгол улс төмөр замын бодлогоо тодорхойлсон. Хэдэн онд тодорхойллоо гэдгийг та нар маань мэдж байгаа. Хичнээн жил төмөр замын асуудлыг ярьлаа гэдгийг та нар мэдж байгаа. Харамсалтай нь өнөөдөр энэ төмөр замыг барья гэдээ явхад бариад явчихаар бичиг баримт ерөөсөө алга байна. Миний ярьсан тэр олон төслүүдийг байна. Бас одоо янз бүрийн уул уурхайн төслүүд байна, эрчим хүчний төслүүд байна, боловсруулах үйлдвэрийн төслүүд байна. Яг бодиттой техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулад өнөөдөр гадны нэг хөрөнгө оруулагчдад барьж очиод за энэ төслийг тодорхой хэмжээнд санхүүжилт өгөөч гэж хэлэх бололцоо өнөөдөр Монгол Улсын засгийн газарт алга байна. Тийм учраас цаашдаа явах үхээр энэ техник эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулах, энэ бололцоо боломжийг их усрыг олох энэ одоо зүйлийг бол Монгол Улсын засгийн газар хийнэ гэж бас та бүхэндээ хэлье. Ер нь бол яг хуу эдийн засгийн нөхцөл байдал маань нэлээд хүндхэн байгаа гэдгийг бол хүн болгон мэдж байгаа. Бид хүнд худлаа хэлээд хэрэггүй гэж бодсон. Худлаа хэлээд хэрэггүй. Бид өнөөдөр өөрсдөө хуураад яваад ах нь хинт одоо ашигтай юм бэ гэдэг асуудал яригдчихэж байгаа. Хинт ашигтай вэ гэж. Яг хуу монголчууд хоорондоо бие бинийгээ хуураад яваад байж болно. Хэзээ ч бид нар гадны хөрөнгө оруулагч нарыг хуурч чадахгүй шүү дээ. Бид үнэн бодит нөхцөл байдлаа мэдээлж иж их усүр босгож авдаг. Эдийн засгаа эмчлэхгүй энэ хэвээр үргэлжилвэл төсвийн алдагдал оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүний 21.6%-аар тэнцгэр байна. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн орлогын 14.3%-ийг татварын бус орлогоос бүрдүүлж ирсэн. 2016 онд татварын бус орлогыг 1,475 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн. Гэвч эхний 7 сарын байдлаар жилийн төлөвлөгөөний 25% нь буюу 379 тэрбум төгрөг төвлөрөөд байгааг сангийн сайд хэлж байна. Төсвийн тодтголыг боловсруулж шаардлагагүй зардлуудыг танахаар төлөвлөсөн 2017 оны төсвийг алдагдaltaгүй баталж байж эдийн засгийн хямралаас гарна гэсэн дүгнэлт нь Монгол Улсын засгийн газар хүрчээ. Нөгөө олон яриад байсан сайн хөтөлбөрүүд за дээр нь ипотекийн зээлийн хүрээнд Монгол банкнаас 1.8 орчим төгрөгийг хэвлээд гаргасан байж байгаа. Үйлдвэрлэж хэвлэж гаргасан гэсэн үг шүү дээ. Ингэснээр яг үхээр зах зээл дээр байгаа төгрөгийн одоо нийлүүлэлт нэмэгдэж байна. Төгрөгийн нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр мэдээж валютын эрсдэл бол бий болж эхэлдэг тийм ээ. Энэтэй холбоотойгоор бол валютын ханшны бол өсөлтүүд бий болоод эхэлсэн байгаа. Цаашдаа бол бас энэ дээр Монгол банктайгаа ярьж зөвлөлдөж байгаа айлуулахын валютын ханшийг тогтворжуулах чиглэлээр бол бодлогын одоо арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлье гэдэг ингээд одоо ярилцаад байж байна. За бид одоо валютын нөөцөө нэмэгдүүлэхэд
бидэнд одоо хэдхэн л гарц байдаг та нар өөрсдөө бүгдээрээ мэдчихэж байгаа тийм ээ. Нэгдүгээр юу гэхээр хамгийн гол одоо бидний валютын нөөцийг нэмэгдүүлдэг их үүсвэр маань экспортын бүтээгдэхүүн байдаг. Яг нь сүүлийн үеийн бас одоо дүр зургаас ажиглах юм бол гадаад зах зээл дээр бас одоо зарим нэг нүүрсний үн өсөх, эрэлт нэмэгдэх, тоо хэмжээ өсөх гэх мэтлэн ийм зүйлүүд бол ажиглагдаж байна. За алтны хувьд бол бас тодорхой хэмжээнд үнийн өсөлт бол явагдаж байна. Энэ мэтчлэн эдгээр зүйлүүд маань бас энэ валютын нөөцөд бол тодорхой хэмжээнд нөлөөлөх бах. Дараагийн нэг валютын нөөцийг өсгөх зүйл маань гадаадын хөрөнгө оруулагч нарыг Монгол улстай хөрөнгө оруулалтын нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгөх асуудал байгаа. Тийм учраас бид яах вэ гэхээр ерөөсөө гадаадын хөрөнгө оруулагч нарыг Монгол улсад орж ирэх үйл ажиллагаанд нь тодорхой хэмжээнд Монгол улсын засгийн газраас дэмжлэг тусалцаа бол үзүүлэх ёстой. Эрх зүйн орчныг бид нар тогтворжуулж өгөх ёстой. Сая засгийн газрын хэрэглэх газрын дэргэд энэ гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөл гэж байгуулагдсаныг та нар маань мэдж байгаа бах. Энэ зөвлөлийн хүрээнд тухайн одоо засгийн газрын байгууллагууд, төрийн албан хаагчдад, орон нутаг тэр хөрөнгө оруулагч нарт ямар нэгэн хүндрэл учруулсан, хууль бус шаардлага тавьсан энэ тохиолдолд бол яах вэ гэхээр энэ зөвлөл бол тэр хөрөнгө оруулагч нарын эрх ашигыг хамгаалж байгаа. Сая өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар нэгд хууль зөрчсөн шийдвэр байсан учраас төр зогсоосон. Энэ хөтөлбөрүүдийн бол ач холбогдлыг ойлгож байгаа. Гэхдээ энэ нэгдүгээр хууль зөрчсөн, хоёрдугаар энэ хөтөлбөрүүдийг зохиогдуулах их уср бол. Одоо засгийн газар дотоод бонд гаргах юм бол ойролцоогоор нэг 15-аас доошгүй хувиар нэмэгдэхээр байгаа. Энэ ийм зардал аваад явах юм бол засгийн газар өөрийн дарамттай дийлэхгүй байна. За энэ хөөгийн төлбөр гэж жишээлбэл өнгөрсөн 16 оны төсөв 1,486 тэрбум төгрөгийн бонд шинээр гарах эрх авсан байсны оны эхний улиралд бүгдийг нь ашиглаад 750 сая долларын зээл авсан байна. Та бүхэн мэдж байгаа. 500 сая долларын бонд, 250 сая долларын кредит Suisse банкнаас авсан. Энэ хөөгийн төлбөр 150 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх. Гэх мэт шалтгаанаар 2.4 их найд төгрөгөөр төсвийн зардал нэмэгдсэн. Тэгэхээр тэнцэл маань 7,954-д 2.4-ийг нэмэхээр 10.3 төсвийн зардал хүлээгч байгаа. Орлого маань 5.2 гэдэг тэгэхээр зөрүүн 5 их найд 100 орчим тэрбум төгрөг байгаа. Сая ерөнхий сайд хэлсэн энэ дотоодын нийт бүтээгдэхүүний 21.6 орчим хүртэл байхаар ийм нөхцөл байдал үүссэн гэдэг байна. Ерөнхий сайдын өгсөн мэдээллийн дараа сэтгүүлчид зарим асуултанд хариулт авсан юм.